Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Өнөөдрийн амгалан айлтгая. Өнөөдөр бид нар монгол хэлний ойролцоо дуудлагатай гүйгүүлэгчийн дуудлага бичлэгийг үзнэ. Та бүхний хичээлдээ анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За би самбарт ойролцоо дуудлагатай гүйгүүлэгчийг дуудлагатай 7 гişгээр амилуулж бичиж та бүхэн надтай хамт дуурайгаад бичээд уншаарай. За юуны өмнө монгол хэлэнд ойролцоо дуудлагатай дараах гүйгүүлэгчүүд байдаг. Нэгдүгээрт бол Д Т. За хэлэхдээ бол Д гэдгийг арай зөөлөн, Т гэдгийг хүчтэй. Д Т. Д Т. За энийг цөмөөрөө их шиг үндсэн их шигээрээ амилуулж бичье. Ад ат ад ат дараа нь эд эт дараа нь ид ит от 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 үд ут ут ут. За энэ ДТ гэсгийн хослолыг үндсэн хишгээрээ амилуулсан энэ 7 хэлбэр. Ад, ат, эд, эт, ид, ит, от, от, ут, ут, үд, ут, өд, ут. За дараагийн ойролцоо хоёр гүйгүүлэгч бол З Ж. ЗЖ. За мөн ялгаагүй. Аз аж эз эж из иж оц оч оц оч уц уч уц уч. Энэ сараад С Ч ац ач эц эч эц ич оц оч
Ас. Уч. Үц. Үч. Үц. Өч. Дараагийн хослол ил ор. За энэ хоёр гүйгүүлэгч бол хоорондоо маш төстэй. Зарим хүмүүс бол хооронд нь хольж шутахад хэлдэг учраас маш сайн энэ хослуудыг сайн бичиж сайн дуудах ёстой. Л р. Ал ар. Л р. Ил р. Ол ор. Ол ор. Үл ур. Үл ур. За дараа. Ис иш. Эс иш. Ас аш. Эс иш. Эс иш. Ос аш. Ос ош. Ус уш. Ос өш. За эдгээр 5 хослол бол маш хоорондоо дуудлага ойролцоо учраас сайн тогтоож, сайн бичих ёстой. За эхнээс нь цөмөрөө дахиад харъя. За надтай хамт дахиад уншаарай. Д т ат ат эд эт ид ит од от ут ут үд ут өд өт зэ же зэ же ац аж эз эж из ич оц оч оц оч уц уч оц оч це че ац ач эц эч иц ич оц оч оц оч уц уч оц оч ыл ыр ал ар эл эр ил эр ол ор ул ур үл үр өл үр эс
иш, ас, аш, эс, иш, ис, иш, ос, ош, ус, уш, ус, үш, өс, өш. За эдгээр энэ их шиг гээгүүлэгч амьлуулсан энэ төрсүүдийг л хооронд нь бас сольж хольж дуудвал та нарын дуудлага зөв болоход бас төхөмтэй. Жишээлбэл юу гэдгийг ас иш, ас иш, ас ош, ас уш, ас үш, ас өш. Дараа нь эс аш, эс иш, эс иш, эс ош, эс уш, эс үш, эс өш. Гэх мэтлэнгийн хооронд нь солибуулаад, соливсуулаад ингээд дуудаад байвал дуудлагч нь цагааширч өсгүүдийн хооронд нь ялгаж, салгаж, хооронд нь хольж дуудахгүйгээр дасгал сайн хэвшүүл зөв дуудахт энэ үсгийг зөв дуудахт маш төхөмтэй юм аа. Бүх үсгүүдийг бас тэгж дуудаж болно. Жишээлбэл ад, эт, ад, ит, ад, от, ад, ут, ад, үт, ад, өт гэх мэтлэн 7 гээгүүлэгчийг ишгээр үнсэг ишгэрээ хооронд нь амьлуулаад дуудах хэрэгтэй. За түүний дараа бас энэ бичлэгээ жа гэдээ эргүүлээд тонгоруулаад уншиж болно. Жа, за, же, зе, жи, зи, жо, зой. Тэр бол ту, ду, ту, ду, тө, ду, жу, зу, жу, зу, жо, зо гэх мэтлэнгийн хооронд нь тонгоруулаад унших хэрэгтэй. Хооронд нь тонгоруулаад бас бичих хэрэгтэй. Үгийг зөв дуудаж сурахад, зөв бич сурахад маш ач холбогдолтой. Юу гэдгийг ча, ца, че, цэ, чи, ци, чо, цо. Та нар бол гэртээ бол энийг бол шууд тэгээд бичих нь бол зүйтэй. Чу, цу, чу, цу, чо, цо, ра, ла, ре, ле, ри, ли, ро, ло, ро, ло, ру, лу, ро, ло. За энэ тохиолдолд энэ үсгнүүдээ цөмөрөнгөнд хооронд нь бас хольж хооронд нь сэлгүүлж уншвал, сэлгүүлж бичвэл та нарт маш их ашигтай. Яагаад гэвэл тэр үгийг зөв дуудах, зөв бичих үр дүнтэй болдог. Да, та, те, ти, то, до, ду, ту, тө, ту, ту гэх мэтлэнгийн хооронд нь сэлгүүлэх хэрэгтэй. Дээрээс нь доош нь, доороос нь дээш нь, мөн хооронд дуурна тэгж хилж хооронд нь хольж уншвал маш хэрэгтэй. За тэгээд би та нарыг гэрийн даалгаварт үүнийг бол яаж бичих үү гэдэг дээр нэг жишээлбэл 9 дээр нэг тайлбар авъя. Та нар гэртээ бичихдээ энийг ша тэгээ буцаагаад са нөгөөх нь ялгаагүй шэ буцаагаад сэ гэх мэтлэнгээр тонгоруулаад си ши си өнөөдрийн үдсэн ойролцоо дуудлагатай гийгүүлэгчид жишээлбэл дэт, цэч, ис иш, илэр гэх мэтлэнгийн гийгүүлэгчүүдийг хойноос нь урагшин, урдаас нь хоошин, үндсэн 7 гийгүүлэгчээр амьлуулад соливсуулан дуудаж, бичиж сурвал та бүхний дараа нь зөв бичиж, зөв дуудахад маш төхөмтэй. Өөрөөр хэлбэл эхлээд авиа бичнэ, авианаасаа үг бүтээн, үгээсээ өгүүлбэр бүтээн, өгүүлбэрээсээ их бичиг бүтээн. Ингээд бол энэ дасгал, энэ дуудлага маш хэрэг болох учраас энийг гэртээ эхнээс нь ахуулаад 7 гийгүүлэгчээрээ долуулан гар нь амьлуулад долуулан гар нь хойноос нь уршин тонгоруулж бичээрэй. Та бүхнийг анхаарал тавьсанд баярлалаа.